Монгол улс 1980-ад оноос зүүн хойд Азийн яриа хэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж 2013 онд зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ санаачлагыг дэвшүүлэн энэ хүрээнд 2014-өөс 2019 онд олон улсын баг хурал 6 удаа амжилттай зохион байгуулсан. COVID-19 цар тахлын улмаас 2020-2021 онд хойшлуулсан зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын 7 дугаар баг хурал 2022 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод оллоо. Энхийг эрхэмсэн нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд манай улсын зохион байгуулж ирсэн энэхүү баг хурал нь зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх талаар хилцүүлэг явуулах уламжлалт тавьсан болж бус нутгийн төдийгүй Аз номхон далай, Хойд Америк, Европ төвийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлалт тогтоод байна. Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын баг хурлын агуулга цар хүрээ жилээс жилд өргөжж бус нутгийн аюулгүй байдал эрчим хүчтэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлцгийн зэрэгцээ, засгийн газрын төлөөлөгчид эрдэмтэн судлаачид оролцдог яриа хэлцээний нээлттэй механизм болоод байна. Гадаад харилцааны сайд Батцэг тус баг хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол улс ихийг эрхэмсэн нээлттэй олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтлав. Дэлхийн болон бүс нутгийн инх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорж ирснийг онцоллоо. Өнөөдөр бол 7 дахь хурлыг биечлсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ковидын цар тахлын улмаас бас 2 жил бол завсарласан байгаа. За одоо өнөөдөр харахад бол урд нь 6 удаа зохион байгуулагдсан. Өнөөдөр 7 дахь зохион байгуулж байгаа. Жил ирэх тутамд олон улсаас оролцоо бол нэмэгдэж байгаа. Цар тахлын дараах хуралд бол нэлээд бага бүрэлдэхүүнтэй оролцох гэж бодож байсан. За бидний урьдсан зочид 20 гаруй орн тэгээд дараад олон улсын байгууллагууд бол маш идэвхтэй оролцож байна. 2 өдөр үргэлжилсэн тус баг хурал бүс нутгийн аюулгүй байдлын сорилт боломж, зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагаа, зүүн хойд Азийн инх тайвны ирээдүй, цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, зүүн хойд Азийн эрчим хүчний шилжилтдэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо гэсэн сэдвээр 5 салбар хуралдаа засгийн газрын төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт боллоо. Strengthening the people-to-people interaction and through hearing out the voices of youth. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх баяр тус арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ Монгол улс COVID-19 цар тахлын улмаас 2020-2021 онд завсарласан Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын баг хурлыг амжилттай зохион байгуулж засгийн газрын төлөөлөгчид эрдэмтэн судлаачид зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд тэдгээрийг давах итгэлцлийг бэхжүүлэх талаарх санал бодлоо солилцсныг тэмдэглэсэн юм. Тэрээр энэхүү баг хурал нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд тэдгээрийг давах итгэлцлийг бэхжүүлэх талаар хилцүүлэг явуулах уламжлалт давтсан болсныг дурдж яриа хэлцээ нь бүс нутаг олон улсын түвшинд тулгарч байгаа аливаа асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга гэж онцлсон юм. Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын 7 дугаар баг хуралд зүүн хойд Азийн улс орнуудаас гадна Австрали, Канада, Итали, Франц, Их Британи, Турк, Словен, Литв зэрэг 20 гаруй улс нэгдсэн үндэсний байгууллага олон улсын 30 орчим байгууллагуудын нийт 150 орчим төлөөлөгч оролцсон юм а.